За сайн байцгаана уу дэлхийн яриа аялагчтай. Өнөөдрийн маань дэлхийн яриа аялагчийн яриа цуврал аа маань эхэлж байна. Тэгээд ингээд 7 хоног бүр тогтмол хийдэг байгаа. Зарим хүмүүс мэдэхгүй байж магадгүй. Өнөөдөр 9 дахь дугаар маань болсон байна. За өмнөх 8 дахь дугаарт маань хятадын Жанжин руу аялаад ирсэн чин хүсэл хэмээх залуу орсон бол өнөөдрийн зочноор найз Дүлгөөнийг урьлаа. Сайн бацгаана уу бүгдээрээ. Дэлхийн яриа аялагчтай. Дүлгөө манаас манай группийн гишүүн байгаа. Тэгээ бид тэрийн өнөөдрийн сэдэв болохоор грек руу аялах тухай. Тэр дундаа одоо дэлхийн хамгийн гоё нар жаргадаг газруудын нэг гэж тооцогддог. Жуулчдын хамгийн их очдог Санторини руу. Тэр талаар ярина. Тэгээд дүлгөө болохоор зөвхөн дүлгөөний товч танилцуулбал бол урд нь Европоор хосоор аялж байсан. Тэг их нэртэйгээ зөв аялж байсан. Тэгээд ер нь хизээ аялав те хитэн орноор яв. Тэгээд нэг хөөрхөн гоё видео хийсэн байсан. Тэгээд тухайн үед бол тэрийг үзээд маш олон залуучууд миний бодлоор бол өстой за ингээл явах юмсан гэж бодсон баха. Тэгээд хоёр хизээ явчихв. Тэгээд ямар орноор яв. За бид хоёр ч нь болохоор Европод сурдаг байсан. Тэгээд Европод сурж байгаад Европоос яг Европ дотроо явхад бас хамаагүй хялбар л та. Тэгээд бид хоёр угаасаа өөрсдөө аялах дуртай учраас за мэдээж ингээ Европт байж давуу талаа ашиглаад Европоор тойрноо Европынхаа бүх орнуудыг дуусгана гэдэг. За тэр чинь одоо тэгээд хэдэн онд юм те 14 онд те 14 15 онд те 15 онд аялс. Нилээд орон 7 8 орон 10 хэдэн хотоор орсон. За тэгээд тэр дундаа грекийг сонгосч авсан л та. Грек бол би өөрөө нөгөө нэг багасаа грект амар дуртайсан байхгүй. Би тэгээд нөө хэлдэг байсан. Би хэрвээ аялах бол Грек, Египт хоёрлоо заавал аялнаа. Яг тэгэхээр би нөгөө Грек болон Египтийн нөө домог тийм ээ. Тэдгээр зүйлд аягүй дуртай. Тэгээ багасаа амар тэрийг уншдаг ингээл байдаг ус. Тэгээд тийм учраас за Грек дээр очино, Грекийн баатруудын тухай дээр үзэн тийм бурхтын талаар үзэн. За тэгээд дараа нь Египт рүү очино гэд боддог байсан. Тэгж жагаад за нэгэнт бид хоёр ингээд нэлээд олон орноор юм чинь Грекээрээ заавал дайрна шүү гэд. Тэгээд аяллахын маршрутанд оруулаад тэгээд Грекээр орсон. Грект очихдоо болохоор Афин, нийслэл Афинаар нь ороод тэндээсээ усан онгоцоор Санторини руу явсан баг. Тэгээ ер нь бол бид хоёр угаа зүгээр өөртөө нэ сонирхлынхаа үед өөртөө аялах маш хоббитай дуртай учраас тэрэндээ хөтлөгдөөл ингээл одоо хүртэл аялах гад л ингээл хичээгээл яваад л байна. Афинд яг хэд тоноод ерөнхийдөө юу үзв? Тэгээд жишээ нь одоо зарим хүмүүс за одоо Афин ч юм уу Афин Санторинид очиод яг юу үзүүл дээр үуч юм. Та хоёрын туршлагаас ер нь за жишээ нь чи тэр бас нэг ярьжсэн чинь нэг хэлсэн шүү дээ. Одоо чинь Афины одоо зарим нэг музей эдрийг үзгээд одоо оюутны үнэлгээтэй байвал хөнгөлөлтөө эсвэл үнгүүч хийх юм уу те. Тэр талаар бас хүмүүсээ бол жишээ нь Европ сурж байгаа залуучууд бас мэдэхгүй байж магадгүй л дээ те. Тэгэхээр нөө нэг Европод зөвхөн Афин гэлтгүү те Европоор явж байгаад яг Европод хэрэг сурдаг ч юм уу эсвэл амьдардаг бол тухайн одоо сурдаг газрын чинь student ID card өгдөг те. Тэр student ID card-аараа Европын хотуудаар ингээ ороход тодорхой хэмжээний музей болон одоо дурсгал газруудаар нэвтрэхэд үнэгүй байдаг байхгүй. Тэрийг үзүүлнэ. Тэрийг үзүүлэхэд нэг бол үнэгүй, нэг бол одоо 50% хөнгөлдөг. Тэгэхэд бол Афинд бол мэдээж бас бит хоёр Афины яг хотын төв музей рүү орж үзсэн л дээ. Тэгэхэд болохоор бид хоёр өөртөө оюутан байсан учраас оюутныхаа үнэмлэхийг үзүүлээд орж исэн. Тэгээд Монголоос очиж байгаа хүмүүс ч гэсэн оюутан залуучууд байх юм бол Монголын олон улсын international оюутны карт ISEC гэдэг байдаг хаа тийм би яг нэрийн сайн санахгүй ямарсан олон улс хүчинтэй нэг тийм карт байдаг. Энд монголчууд монгол оюутанд авсан байдаг юм байлээ. Тэр картаар ч гэсэн тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг зарим одоо музей болон зарим бусад газруудад бүр үнэгүй нэвтрэх тийм байдیں۔ За тэгээд Афин бол үнэхээр гоё газар. Эдийн засгийн хувьд магадгүй дампуурсан баг тий. Зүгээр үнэхээр очиход бол орчин тэгээд тэр уур амьсгал хүмүүсийн харьцаа энэ төр бол маш гоё. Надаа ер нь бол Европын хамгийн гоё тийм илгээмсэг тий. Тийм хүмүүс юм шиг санагдсан. Яг би нэг Грекэд 6 хоног аялсан ч гэсэн яг амар гоё тийм сэтгэл төрүүлж чадсан хүмүүс. За тэгээд Грек бол гоё халуун, уур амьсгалын чиглэг очиод ингээ хосороо аялахад бол айгүй гоё газар. Тэгээд мэдээж Грек бусад Европын орнуудыг бодоход хамаагүй хямдхан байдаг. Еврогоор хийдэг бүх юмаа хийдэг ч гэсэн
хамгийн хямдхан бол байж чаддаг. Тэгэхээр грек бол ерөнхийдөө хэрэг та нар одоо Европод үжиж байгаа ч юм уу Европод амьдардаг хүмүүс байвал грекийг хизээж бити орхиорой заавал очиж үзээрэй те. Бас Монголоос аялах залуучууд тийм ээ хүмүүс байх юм бол грекийг заавал одоо bucket list-д оруулаарай гэдгийг би одоо зөвлөмөр. Тэр үнэхээр гайхалтай газар. За тэгээд Афины талаар ярих юм бол за Афин бол айгүй тийм цэвэрхэн газар байт юм билээ. Афины метро бол маш цэвэрхэн, маш хурдан. Тэгээ ерөнхийдөө бүх одоо үзэх ёстой газрууд нь метроныхаа буудлуудаар бүр яг байдаг учраас нэг тийм янз бүрийн transportation cost нь арай бага гараад явчихна. Дандаа метрогоор нэг өдрийн нэг юунууд байдаг шүү дээ. Өдрийн нэг явах билет аваад карттай тикетүүд аваад тэрийг аваад явчихад бол өдөртөө ер нь Афиныг бол дуусгана. Бүр амар их үзэх юм бол байхгүй. Бүх юмнууд нэг доор айгүй ойрхон сууларсан. Тийм учраас Афиныг бол нэг өсрээд 2 хоног багт бол хангалттай үзээд гоё experience хийгээ явж болно. Гэхдээ мэдээж зүгээр local customs-ыг нь үзэх юм бол өөр ингээд нэг годамжуудаар те заавал нэг хүн болгоны очдог туристуудын газруудаар биш. Тэгж явах юм бол окей 3 хоног те. Тэгэхэд бол Афин бол хангалттай. Санторинид бол хэр удаан байж чадна тэрүүгээрээ л байхыг би одоо дэмжиж би хүснээрээ л удаан байвал тэнд бүр амьдруул үнэхээр гайхалтай. Би бас яг ингээд Дүлгэн намаа хоёр эхнэр намаа. Тэгээ намаа хоёр ингээд явчаад бичлэг тэгээд би Facebook-аар Дүлгэнтэй холбогдсон нэг Facebook групп дээр үнэхээр ажиллаж групп тэгээд Дүлгэнтэй холбогдсон. Би Санторини грек явах гээд. Тэгээд Дүлгэнээс мэдээлэл авчиж Дүлгэн болохоор одоо чинь яг одоо тэгэхээр хоёлыг Афинд ирчлээ. За Афинаас Санторини явдаг ямар арга замууд байна. Тэгээд одоо жишээ нь усан онгоц нь одоо хэдэн удаа явдаг юм те. Дээрээс нь онгоцоор явдаг юм те. Тэдний өмнө өртгөн багцаа ер нь хийдэг юм. Пледээ яаж захиалвал зүгээр гэдэг юм ч гэдэг юм. Онлайнаар захиалах юм уу? Очоод одоо жишээ нь плед зардаг газруудаар авах хэрэгтэй юм уу те. За Санторини Афинаас Санторини руу явхад бол бид хоёр бол усан онгоцоор явсан. Гэхдээ Санторинид онгоцны буудлал бол байдаг. Нисч бас болно гэсэн үг. Гэхдээ мэдээж ниснээс усан онгоц буюу ферригээр явсан хамаагүй хямд тусдаг. Тэгээ хэрэг нэгэнт Афинд очсон бол усан онгоцоор явсан нь илүү хямд гэж бодож байна. Тэгээд яг хуу цагандаа баригдаад байвал мэдээж илүү хурдан шуургаагаар нисч болно. Гэхдээ мэдээж нэгэнт амарч байгаа юм чинь гой чөлөөтэй л явсан дээр байх гэж бодож байна те. Тэгэхээр ер нь бол хамгийн хямдхан хөлбөр нь бол усан онгоц буюу ферригээр явах. Тэгээд Афины Piraeus илүү усан онгоцных нь бомбт нь байт юм аа. Тэндээс өглөө юунууд явдаг. Ферринууд явдаг. Тэгээ бит хоёр болохоор өглөөний айгүй их 6 мургаа чөлөө явсан шиг санагдчих. Тэгээд өдөр очичтэй. Эсвэл бүр орой гардаг ферри байдаг. Тэнгүүд орой унтаад өглөө нь Санторинидаа ирж болно. Гэхдээ бит хоёр болохоор яг өглөө бүр нэлээд өөрөөр там ав гэд явдаг. Дээр нь тэгээд нэг 2 моёрын үед очичдаг. Усан онгоцоор нь явсан. Усан онгоцны тикет нь болохоор за яг одоо би бүр сайн сандаг бай. Миний санджаар 2015 онд гэдэг чинь 40 хэдэн евро байсан шиг санагдаж байна. Яг 20 их байт юм байлээ. Гэтэ нөгөө тэд нар мар ингээд дуусчих. Тэгээд дараагийн арай хямд хавлын нэг 40 евро бит 40 евро гэх юм авсан шиг санагдаж байна. Тэгээд захиалах бол шаардлага бол байхгүй. Яа тэгэхээр дуусна гэсэн ойлголт энэ practice дээр байдаггүй юм байлээ. Яг үнэхээр бүрс айгаа дуусчихгүй гэж санаа зовоод захиалж болно. Гэхдээ захиалах ямар ч шаардлага байхгүй. Миний өгж байгаа зөвлөгөөгөөр бол очингууд яг тэр нөө бомтон дээр плед зардаг, тикет зардаг маш олон эйженсинууд байгаа. Бүгд ижилхэн үнийг санал болгодог учраас хаашаач хамаагүй ороод Санторини руу явъя гэдээ ороход бол тикетүүд бол байж гин. Тэгэхээр ус онгоц ч л хөдлөөг байх юм бол тикет олон суух зай бол олдно гэсэн үг. Тэгээд ер нь ферригээр явсан битээр бас яагаад өглөөгөр нь явсан гэхээр яг оройгоор явахаар унтаад явчихсан. Тэгээд нөө харанхуу далаа малаа харж чадахгүй те. Газар дундын тэнгистэй. Тэнгүүд чинь за ер нь өөрөөр гой гэгээтэд нь явъя гэсэн. Ер нь бол тэр аягүй гой шийдэл гэж бодож байна. Яа тэгэхээр бас аягүй гой далаа харна. Гой зам дундороо ингээ арлууд харна. Тэгэхээр бас үзэж харах юм ихтэй өглөө явбал. Тэгээд бас чгүй хурдан очижтэй өдөр очижтэй учраас нэлээд хурдан очижтэй. Тэгэхээр усан онгоцоор явбал илүү зүгээр юм болов уу гэж. Тэгээ усан онгоцоо одоо энэ санджаар Blue Star Ferries гэдэг ганцхан Blue Star Ferries гэж байдаг. Тэгээ зөвхөн тэр л явдаг. Тэр чинь одоо тэгээ Багтаамжийн хаарсан бүр амар их явд юм. 1000 хэдэн мянга. Тэгээ дотроо бүр
хэрэв машин шинтэй явж байвал бүр машин шинэ ороод хамтдаа суугаа явдаг. Маш том онгоц үү. Тэгээд тэнд ингээд тикет авангууд суудал зааж өгдөггүй. Яагаад гэхээр суудал нь угаасаа ингээд хангалттай. Зүгээр дуртай гадын бүр өнөө кабинууд нь л үнэтэй тий. Зүгээр олон нийтийн суудал зааж өгдөггүй. Тэгээд гяс ороод аюу гоё гад суудлын сонгочвол аюу зүгээр. Тэгэхээр ерөнхийдөө сонгос буюу тэр Blue Star Ferry-гээр явсан хамаагүй илүү гоё сонголт болдог. Тэгээ онгоцон дотор бас нэг одоо би санаж л чав онгоц гэж ярьж хаан суулах уу гэсэн чинь дотроос тийш бас нэг интернет үнэгүй биш учраас бас худалдаж авдаг тий. Тэрийг бас хүмүүс бодох. Гэтэ интернет нэг сайн биш л тий. Тийм. Ерөнхийдөө нэг далаа юу муугаар явж байгаа учраас бас нэг яг. Тэгээд юу интернет аялах гэж интернетээр яг. Яг нэг одоо ч нэг сошиал сайжирсан. Тэгээд сошиалаар зураг мурга тавих гэж байгаа л тий. Тэгэл бас гоё байдаг шүү дээ. Тийм гоё. Газар. Тийм. Хойшоо ингээд нэг манай фери болохоор бас нэлийн аягүй хурдтай байдаг учраас ингээ хойшоогоо тэр ингээд далаа дээр үлдээж байгаа юу н хөөс мөс аягүй гоё харагддаг. Яг нэг кинон дээр гарч байгаа юм шиг тийм. Дайрдаг, арлуудаар дайрдаг. Хид хидэн ингээд портуудаар дайрж байгаа Санторини дээр шүү дээ. Тэгэхээр аягүй гоё. Тийм тэгж явсан илүү гоё experience болно. Тийм онгоцол тэгэл очиод панк гэж буугаал ингэ чинь. Тийм. За одоо ирчлээ. Тэгээ хамгийн нэг тулгардаг асуудал шууд ингээ буугаад тэр чинь ингээд Санторини бомбон дээр бомготой дээшээ шууд нэг өгсдөг явгууны зам байхгүй зөвхөн машинтай. Тэгээ унааны асуудал шууд толгардаг. Тэр чинь тэрийг бас аягүй сайн тайлбарлаж өгөхгүй хүмүүс. Тий, яг одоо нэг Санторинигийн порт дээр буугаад одоо очих зочд буудлууд юм уу, хостел байд юм уу, тэлэгээ очие гэхээр аягүй хэцүү, тий. Яалчгүй ингээд машинаар юм уу, автобусаар л явж очихгүй алхаж очих гэдэг бол аягүй хүндрэлтэй байдаг. Гэхдээ Санторини бол бүр ингээд жуурчлал хөгжчихсэн газар. Хэрвээ Санторинид мэдээж юунууд та бүхэн явахдаа буудлаа Санторини дээр захиалсан байвал бүх буудал чинь та нарыг тусаж авах үйлчилгээ бол байгаа. Бүх хостелууд байдаг. Мөн тэгээ очиж буунгууд дээшээгээ отынхын одоо тэр хотлуугаа оруулаад өгчдөг. Ер нь 3 хот байдаг шүү дээ. 3 тосгон хот гэх юм уу. За тэр 3-ийнх нь одоо тэн дээр ингээ явцдаг автобус бол бас зогсож яадаг. Тэгэхээр автобусан дээр очиод хэдийн евроогоо төлөөд дэшигээ хургуулж болно. Гэхдээ хэрв ингээд хотел юм уу эсвэл хостел захиалчихсан бол тэдний хүмүүс чинь ерөнхийдөө та нарыг хурж ирээд авах тийм үйлчлэгээ бүх хостел байгаа. Бид хоёр бол яг тийм үйлчлэгээр явсан. Бид хоёр анх очихдоо хостелээ захиалчихсан байсан. Тэнгүүд хостел маань одоо хүмүүс маань нэг машинтай хурж ирээд биднээсээ аваад хостел дээр буулгачихсан. Тэгээд яг манай хостел дээр захиалсан бид хоёроос гадна 4-5 хүн байсан. Тэгэхээр бараг 9 үлэнгийн нийлүүлээд ингээд аваад явчихсан тийм. Тэгэхээр тийм сонголтууд байдаг. Гэтэ дээшээгээ зүгээр ингээд тийм хостелын үйлчилгээг захиалж амжааг бол дээшээ тэнд бол хүргээд маш олон төрлийн үйлчилгээ байгаа. Такси байгаа, автобус байгаа. Тэгэхээр бол тэнд бол тэгээ газардна гэж ойлгож байна. Тэр бүх сонголтон байгаа учраас илүү хялбар. Энэ нь бол Санторини бол үнэхээр жуурчлал хөгжсөн бүхэл сонголтууд байгаа. Ингээл буунгуутл ингээл унаа тийд шүү ингээл явна шүү гэл. Гэтэ бас үнийн бас хайлцахгүй болохгүй. Зарим нь одоо магадгүй үнэтэй хэлэн тий. Тийм тэд чинь нөгөө нэг жуулчид маш их өрдөг учраас мэдээж нэг жуулчдаа яриа сурцсан тий. Тийм учраас би нөгөө нэг хостелээ хэрэг захиалсан бол хостелийн сервис нь үнэгүй байдаг учраас зүгээр өөртөө реквестээ явуулцдаг. Тийм учраас тэрийг сонгуул илүү бас тэр одоо нэг хүнтэйгээ наймаалцах тийм илүү шалтгаан юм хийхгүйгээр зүгээр шууд орчих болохоор байдаг. За тэгээд хоёр нь хостелэр нь буудалч ер нь ойролцоогоор хэд байсан бэ? Хоногийн багцаа одоо чинь яг тоочны санахгүй байна. Гэхдээ ер нь зүгээр багцаа нэг тэр явд байсан даа гэж. За тэгээд нэг хүний бас нэг 20 евро мороо байсан болоо. Бид хоёр чинь яг Санторинид лугаа бас нэг найзтайгаа хамт явсан. Гуруулаа явсан. Дундаасаа уулзаад манай хүн бас манай найз бас дундаас ингэж нисч хурж ирээд Санторини дээр уулзсан тийм. Гүг Афинд уулзсан. Афинд уулзаад Афинаасаа гуруулаа хамт явсан. Тэгээд 3 хүний өрөө захиалсан байсан. Тэгээд шууд нэг багцаар нь ингээд төлцсөн учраас би бас яг одоо тэгээд санд ямарсан гэдэг нэг хүний 20 евро болоод гуруулаа нийлээд 60 болоод дөнгөдөө 4 хоног гээд тэндээс нь ингээд 4 хоногоор ингээд захиаллаа гээд очингуудаа дахиад өрөөгөөс солиод дискаунт авчихсан. Бид 3 ингээд очисон чинь яг ингээд өрөөндөө орох гээд ингэсэн чинь арай өрөө маань нэг жоохон таалагдаагүй байхгүй. Яг нэг хостел дээр байсан. Тэгээд манай хостелийн тэр эзэн айгу ааштай гоё ихч байж тараад бид гуравт арай хялбар сонголт санал болгоод
Тэр нь тэгээд илүү бүр нөгөө нэг сонгосон өрөөнөөсөж арай зайн жигдгэн тэгтээ айгүй гоё байрлалтай ингээд хоёр давхарт бүр ингээд юм ингээд толцсон тийм байрлал. Өгсөн тэгээд тэрэн дээр бас яг бас нөгөө нэг хүнтэйгээ ярих урлах шаардна л да. Жоох ингээд дискаунт өгч яач те. Яа тэгэхээр нөгөө нэг Европ ч бас нөгөө хүмүүсийн ойлголт одоо mentality оюунсан шал өөр. Тэгээд хэрвээ ингээд биднүүсийн айлэр захиалцсан юмнаас ингээд солиод ингээд яачгүй ингэж байгаа заавал одоо нөгөө хүнд ямар нэгэн тийм нэг комплимент үзүүлэхгүй болохгүй гэсэн тийм юм та. Тэгээд би яг тийм учраас ингээд ямар нэгэн тийм юм гарах юм бол ингээд та ингээд биднүүсийн өрөөг ингээд хилээгүүгээр ингээд хүрээд ирэнгүү шууд солим байлиг гэсэн юм санал гаргаж байгаа юм чинь биднүүст ингээд тодорхой хэмжээний дискаунт үзүүлээч гэсэн тийм саналыг бол айгүй найрсаг хүлээж авдаг. Яг тэгэхээр тэр нь бол угаасаа баг зайлшгүй зүйл. Ерөнхийдөө тэгэхээр нөгөө хүн трийгээ бас сайн биднээс тийм одоо зочид хүн чинь нөгөө хэрэглэгчд хаан гэдэг шиг те зочид чинь бас яг энэ хостелтай хаан л байгаа байхгүй. Тэгэхээр яг ямар нэгэн үйлчилгээн дээр саналаа тавих, request-тэй үзүүлэх те ингэх солих молих гэдэг юм дээр өөрсдөд нь чинь давуу тал байгаа шүү гэдгийг бас сайн ойлгож байгаа хэрэгтэй. Яг тийм учраас дискаунт нэлээд гайгүй сайн дискаунт авч чадсан. Тэгээд нэлээд бас буусан санагдчих. Гэтэ би бүр яг хит бустыг нүгээр санддаг бай. Та чинь одоо шинэ гол нэг 3.4 тасан байдаг тийм. Оя, Фира. Нэг нь юу лээ? Пегэр хэлсэн. Призия жилээ, Pegasus жилээ. Ямар ч нэг юм 3. Тийм, яг гол Фира. Хамгийн нөгөө нэг гоё газар нь Оя. Одоо тийм нар жаргадаг гол. Тэгээд 3 дахь нь нөгөө нэг эрэг дээрээ байдیں۔ Нөгөө нэг арлынхаа нөгөө талтай байдаг. Ерөнхийдөө яг тэр 3 газрын Оя гэдэг нь хамгийн гоё юм те. Тийм учраас Ояд байрладаг хотел болон үйлчлэгүүд нь илүү үнэтэй. Бүр хамаагүй үнэтэй. Тэгэхээр буудлаа бол Фира юм уу эсвэл нөөдх дээр нь авсан зүгээр. Гэхдээ одоо тэр нэг далаа нөгөө эрэг дээр нь байдаг жоохон хол болчиход байдаг. Нийлэн хол болцдог. Тийм учраас ер нь бол Фирад авчихад яг Фира гол дунд нь байдаг учраас айл тал руугаа явхад айгүй боломжтой. Тэгээд үнэн ч гэсэн ер нь айгүй гайгүй. Сонголтууд тэнд бол очиод бол хоноглох газар олдохгүй нэг л гэж байхгүй. Тэр бол. Тэгээд одоо яг ингээд за арал гэдэг ингээд хүмүүс бодоход гэж байгаа юм байна. За арал юм чинь зарим хүмүүс алхаад явчихна тий тасганаас тасганы хооронд тийм юм бол ер нь байхгүй шүү гэдэг бас аюулсан сануулж хэлэхгүй бол алхачин дөө тэгэл болчихно гээл. Тэгэхээр ойлоо одоо яг нэг за арал дээр ямар тээврийн хэрэгслийн хувилбарууд байна тий тэрийг бас ярихгүй бол алхаж болно. Алхдаг жим байдаг. Тий. Биш нэг алхаж ийцсэн юм байна. Алхдаг жим бол 15 км илүү. Тий. Фирагаас оё ордог нэг тийм жим. Тийм жим байдаг бүр алхах зориулттай. Гэхдээ тэр бол амар хэцүү тий. Ингээд дээшээ доошоо маш яг нэг манай ер нь тий Санторини арал маань ингээд нэлийн игц юм хаттай тийм галтуулны арал учраас ингээд нэлээ ингээд далайн юунаас игц ийм арал байдаг. Тэгээ яг тэрнийх нь яг тэр хажуудлын жимээр явах бол бас нэлийн хүндрэлтэй. Үнэхээр алхдаг сайн хүн амар халуун учраас тийм. Тэгэхээр ер нь бол алхах бол боломжтой. Гэхдээ алхахыг бол нэг зөвлөхгүй. Яа тэгэхээр алхасаар байтал нөгөө нэг гоё юм лугаа хурж амжихгүй юм уу үзэж амжихгүй хамаг цаг ядран дээрээс нь аялж явхад ядран гэдэг бол үнэхээр аимшигтай. Гол нь бас бие сайн бодож амарч сайн амралтаа авч явахгүй болохгүй. Тэгэхээр яг Санторини дээр бол ерөнхийдөө бол автобус бол явдаг. Автобус нь гэхдээ маш ховор. Айгу нэг хоорондох тийм frequency нь айгу хол. Тэгээ яг нэг автобусаас нь хоцорчих юм бол дараагийн хүлээх гэж баг цаг маг гарантай юм болчихдог учраас тэр бас айгүй ядаргаатай эрсдэлтэй. Өөр бол арга байхгүй. Нэг бол миний мэлхээ чи байж яа. Тийм бид хоёр болохоор бид гурав болохоор машин түрээсэлсэн баггүй. Машин бол хямдхан тэн түрээслэхэд. Тэгээд ер нь бол би миний одоо яг ингээ явсан experience-ээс үзэх юм бол машин түрээслүүл үнэхээр гайхалтай тэнд experience болж чадна. Бид гурав бол машин түрээсэлж явсан. За тэгээ машин түрээслэхэд болохоор машин түрээсэлдэг car rental газрууд бол хаасаагүй байдаг. Тэгээд та бүхний буусан буудал болгон дээр гэрээтэй car rental газрууд байдаг. Тэгээд шууд зүгээр буудлынхаа reception дээр очиод эсвэл одоо hostel-ийнхаа reception дээр очиод car rental байна уу гэхэд уцтаад car rental чинь захиалаад өгнө. Бүх гэрээг нь гэрээ мэрээгээ нөгөө car rental хүмүүс нь өөрсдөө хурж ирээд буудлын дээр нь хурж ирээд гэрээг нь хийждэг. Бүх юм ерөөс машины чинь авчирч хурж ирээл
Тэгэл гэрээгээ зураад пап гэж яваад өгч. Эсвэл машинтайгаа хурж ирээд одоо нэг офис дээр аваачаад тэндээ гэрээгээ зурчаад буцаага машин аваа явцдаг. Тэгэхээр ер нь car rental айгүй зүгээр. Тэгэд маш олон төрлийн car машинууд байдаг. Тэгээ Европт бол мэдээж механик, автомат бүгд л байгаа. Тэгээ хямдхан ч байгаа, том машин ч байгаа, жижигхэн ч байгаа. Тэгэхээр сонголт бол ихтэй. Тэгээд маш олон car rental байдаг учраас бас өрсөлдөөнийхөө бол маш тийм үнэн бас тийм амар тэнгэр татсан юм байхгүй. Тэгээд нөө олуула нийлж одоо найз нөхдөөрөө доор хаж нэг 3 4 хүн байвал яг тэр чинь айгүй гой хувааж төлөөд маш тийм их болдоггүй. Хүссэн хугацаагаараа тийм хүссэн чинь бид гурав ч болохоор яг байх хугацаагаараа фул дүрээсэлсэн л дээ 3 хоног дүрээсэлсэн. Тэгэхэд бол сүүлд биднээс ингээд нийлээд төлөхөд 3 хүнээс нэг 100 хэдэн евро л төлж исэн байхгүй. Тэгээд дээрэс нийгэм зүгээр сонирхоод сууд үнэлэх яасан байж олон нэг одоо Монгол үнэлэх болдог. Тийм. Ер нь бол Европод за яг Герман энтер арайж өөр байдیں۔ Би бол өөрөө пошт байсан. Пошт бол бас Монголд үнэлэх хүчинтэй байдаг. Үгүй. Ер нь бол хүчинтэй байдаг. Тэгээд одоо зарим хүмүүс гэдэг чинь заавал нэг олон улсын үнэлэх аваа ч гэдэг юм юу. Тэр бол шаардлага зүгээр л одоо үнэлэхээр. Тийм. Бид пошт бол угаасаа жолооны үнэлгээ үзүүлээд яацдаг. Тэгээд яг хуу пошт болохоор урт хугацаагаар бол дүүцгүүлж солиулах нэг тийм төр хугацаагаар те пошт юугаар дүүцүүлж солиулах нэг тийм юм байдаг. Гэхдээ мэдээж аялж явхад бол тийм солиулах шаардлага байгаагүй. Грект болохоор Санторинид болохоор биднээс өөрсдийнхөө зүгээр жолооны Монгол үнэлгээг үзүүлэхэд car rental нь болохоор шууд хүлээж аваад ингээд явчихсан. Тэгэхээр биднээс тэр тгээгүй юм чи мэдээж тэхгүй байх те. Яг нарийн тэрийг нь судлаагүй. Тэгээд яг урт хугацаагаар байвал бас өөр дүрэн байдаг гэж магадгүй. Гэхдээ биднээс чинь 4 хоноход бол ямар нэгэн тийм шаардлага бол тавиагүй шүү. Тэгэл зураал явчих. Гэрээг зураал явчих тийм. Санторини дээр ингээ очсон хүмүүсээ яг юу гэдэг. Одоо нэг гой цагаан байшин дээвэртэй юм үздэг те. Өстө зураг бичлэгийг бол өстө байя гэтлэг юм. Дээрээс нь бас та бас нэг галтууд руу ч үлээ завьтай усан хостой л нэг явсан мэс. Өөр тиймэрхүү ямар хөтөлбөр тэр хөтөлбөрчээр ямар хөө байсан бэ? За юу үзв тий. Санторини ард маань болохоор өөр уг нь ингээд бүр бүтэн хоол бүр юм бүрнх ард дугуй ард байсан байлээ л тэгээд нөгөө нэг живсэн. Тэгээд хэсэг ингээд нөгөө нэг одоо арлууд нь ингээд эн тэндээ ингээд гараад үлдсэн. Одоо яг биднээсийн одоо нөгөө нэг яриад байгаа нэг гой цагаан байшинтай аралч нь болохоор яг нэг юм саран хэлбэртэй хамгийн том ард нь яг тэр Санторинихоо бүлэг арлын. Яг дунд нь болохоор яг галтуул дэлбэрсэн буруу яг галтуулын одоо нөгөө нүхэн байдаг. Тэр арал нь бол байдаг. Тэр ардлаа болохоор усан хугацаар бас явж очино Санторинигоос. Тэр нь болохоор мэдээж ойрхон. Тэгээд тийшээ явуулдаг хөтөлбөрүүд бас байдаг. Тэнд очиж үзвэл бас их гоё юм байна. Яа тэгэхээр тэр галтуул нь одоо хүртэл нөгөө нэг идэвхтэй. Тэгээд бүр ингээд халуун уур гарч идэм байлээ. Тэгээд ингээд тэрүүгээр нь ингээд очиод ингээд гараа хүрээд үзэнгүү тэндээс нь уур гардаг амар халуун байдаг те. Бас Санторинигийн нөгөө нэг гоё цагаан байшингууд гэлтгүй яг бүр ингээ байгалийн гоё тогтцтой. Тэгээд дээрэс нь тэр хөтөлбөрөөр ингээ явхаар гайдууд нь аягүй гоё түүхийн ярьж өгдөг. Тэгээ гоё домог түүхтэй юу гэдэг дидүүс нь ярьж өгдөг. Тэгэхээр би тэрийг одоо энд яриад хэрэггүй бах те. Явж байгаа хүмүүсийн сонсоод илүү гоё явах. Ямар ч аягүй гоё зөвхөн тэр нэг цагаан байрны өмнө тэр үнэхээр гайхалтай л да гэхдээ тэрнээс гадна бас өөр гоё зүйлүүд Санторинид их байдаг. Би бас энд нэг зүйл хэлмээр байна. Санторинид хар хэлстэй бич, улаан хэлстэй бич, red beach, black beach гэх хоёр байдаг. Яг нэг арал мөртлөө нэг арлынх нь нэг тал нь ингээд black болцсон илсүүд нь. Нөгөө тал нь болохоор улаан. Тэр тэднээс бас айгүй гоё. Яг нэг ингэж байгалийн ингэж нэг одоо экосистем мөртлөө хоёр тал ингээд шал өөр. Тэр нь бас нөгөө нэг галтуулын дэлбэрэлтэй холбоотой байдаг юм байлээ. Тэгээд зөвхөн тэр цагаан байшингаас өөр маш олон гоё зүйлүүд бол байдаг. За тэнд scuba diving байгаа. За тэгээд нөгөө кинон дээр та бүхний хардаг лсэн баг. Нөгөө усан онгоцны хойноос ингээд нөгөө нэг шүгэртэйгээ ингээд нэг нисээ явдаг юу гэж тэ. Тэрийг одоо юу гэдэг лээ. Тэр бас байгаа. Ерөнхийдөө тийм үйлчилгээ янз бүрийн сервисүүд маш их байдаг. Санторини сайхан амрахалтай. Тийм. Ер нь тэнд дор хаяж 3 хонороо л гэж би зөвлөдөг ер нь. Тэнд бол жижиг арал яг ояагаа очиод үзэхэд бол тэгээд ер нь бас болцдог. Гэхдээ тэнд бол жинхэнэ амраа, жинхэнэ тэндээ яг эцийнхээ зогсоолыг хийвэл хамгийн зүгээр. Би бас яг тэгж явсан.
өмнө нь ингээд Европыгаа бүх ингээд очих хэвээр орнуудаа ингээд тойрж явж хагаад эцсийхэд зогсоолыг Санторини дээр хийгээд тэгээд тэндээсээ шууд бутсан байгаа. Тэгэхэд бол амар гоё амралт болоод жинхэнэ тэн дээр ер нь бас ер нь хосоороо аялал их зүгээр газрууд юм. Парисаас илүү. Хосоороо гэхдээ би одоо нэг маш амар бол тойрч авдаг хосоороо ингээд аялсан тий. Тэгэхээр яг хосоороо аялахын ач холбогдол юу юм бэ тий? Одоо ингээд залуу хосоод байсаага ер нь гэр бүлтэй хүмүүстэй ганцаараа аялах, группээр аялах нэг өөр хосоороо аялах юм байна. Тэгээд бас нэг үйл ойлголцох юм гарах бах, бас нэг сайхан юм гарах бах тий. Тэгээд хосоороо аялсны дараах бас ер нь одоо өөрчлөлтүүд бас юу гарч ирж байгаа юм. Хосоороо аялах бол бас мэдээж юмд нөгөө нэг давуу тал сул талыг аялал байдаг тийм. Гэхдээ би азар би сул талыг нь бол айгүй бага мэдэрсэн. Ер нь бол мэдээ чиний эсдэр битээр би жоохон түрэгдээд тэгээ би одоо нэг нь энийг үзэх нөгөөт нь арай өөр. Яг тэрнээс гадна яг одоо яг миний экспириенс дээр болохоор би нэг жоохон юм нэг юмыг амар их планчилж ингээд нэг төлөвлөж явдаг. Тэгээд нөгөө нэг амар их нэг скежюл гаргаж явдаг. Тэгээ хөтөлбөрөөр явна. Яг ингээд нөгөө цагийн дэс дараалтай. Тэгээл нөгөө цагнаасаа хоцроод ингээд удаад эхлэнгүүт жоохон ингээд бухимддаг. Яг тэр талаа бол би бол яг тэр хосоор айл бид хоёр бол маш олон орноор орсон л доо. 2 ч удаа Европоор явсан. Тэгээ нэг явахдаа нилээ их тойрдог байсан. Тэгээ явхад бол нөгөө хүний аим хүлээстэй болт юм билээ. Айгүй хүнээ хүннэл сурдаг те. Тэгээд нөгөө хоёулаа аялахын юм болохоор хоёулаа хамт тэр гоё аяллыг туулна гэдэг бол амар гоё experience. Тэнд дунд чинь тийм насан туршийн дурсам. Тэгээд тэнд чинь нөгөө нэг ганцаараа аялсан ч байсан гэсэн үүрэгчтэй аялал хийхэд чи бас сайн мэдж байгаа. Доторх үе их байдаг. Хамтдаа зутрах гэдэг бол ганцаараа зутрахтаас хамаагүй гайхамшигтай зүйл. Тийм зутарчаад одоо бие организм ингээд ядарч мэдэрч байсан хоёулаа учраас амар гоё сэтгэлийн ирч хүчтэй байдаг. Тийм учраас нэг жинхэнэ хосууд жинхэнэ бие биендээ одоо нөгөө нэг илүү их ойлголцож илүү бие бинийгээ хайрлж тэ. Илүү тэр нэг юмыг хамтдаа туулж тэрийг даван туулж гардаг учраас илүү нэг хоорондын харилцаа нь илүү бат бөх болдог аяллаа төгсгөл. Яа тэгэхээр тэр маш олон зүйлийг олон ингээд коучуртай уучирж ийн олон бэрхшээлтэй уучирж ийн бороонд норн автобус нь хоцрон тий автобус нь гинт эвдрэн тэгээд эмгүү одоо явах газаргүй болно оройтож очин тэгсэн чи хостел нь хаацсан байдаг хонох газаргүй болно центрэл одоо галт тэрэгний буудал дээр хонох төрүүлэх үе гарна тэгэд тэрийг хамтдаа туулна гэдэг ганцаараа бол бас яг бас боломжтой гэхдээ хамтдаа туулна гэдэг бол илүү бие биенийг ойлголцоо тий дор хаяж юмаа ингээд ганцаараа болохоор ч нөгөө нэг юмаа ингээд алдчихгүй гээд унтаж чадахгүй ингээд нэг ядраал ингээд суудаг тийм үе байдаг. Ядчил ээжлэн. Тэгэхээр давуу тал бол их. Тэгээд ерөнхийдөө хосуудын харилцаанд илүү их айгу бат бих болдог. Яа тэгэхээр гайхамшигтай зүйлийг хамт болж байгаа шүү дээ тий. Ер нь бол товчондоо бол хосоороо аялаарай л гэж зөвлөхөр юм тий. Ер нь хосоороо аялах бол айгу гоё. Мэдээж ганцаараа аялах ёстой газрууд юм эсвэл ганцаараа аялж үзэх ёстой байдаг. Тэгвэл хэрв нэгэнт хэрэг хостой болчихсон юм бол хосоороо аялах юм бол та бүхний одоо нэг харилцаа ч илүү бат бөх болоод амар гоё дурсамж насан турш юм. Тэгээд одоо ингээд аялахаа болж чадхаа болцдог байхгүй ингээд. Одоо ингээд аялах гад л. Одоо ер нь дараагийн маршрут та хоёр нь хаашаа ер нь явъя гэж бодож байна. За бит хоёр нөгөө нэг азар Европод байж байгаад Европа бас нэлээ базаа дуусгацсан. Тэгээд одоо нөгөө нэг Европод бас удаан амьдарсан болохоор Аз руугаа нэг явж чаддаггүйсэн байхгүй. Тэгээ зуны амралтаар Монгол дээр ирэл Монголынхаа хөдөөгөр явж байгаа л тэгэл гэртэл баймар санагдаж юм чинь. Одоо тэгээд Монголдоо суурьцсан болохоор ерөнхийдөө Монголоос одоо хаашаа хямд гайгүй ингээ явж болмоор нэхэр Аз руугаа Азараа л тойрно л та. Тэгэхээр энэ жилдээ багтаа бит хоёр нэг Азараа бас 4-5 орноор ороод 5-6 хотоор ороод явах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд тэрнийхээ бэлтгэл ажлыг базаагаад эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө бүх тоног төхөөрөмж одоо юу гэдэг энэ удаа бас нэлээд том юм хийх гээд тэгээд нэлээд юмаа базаагаад эхэлсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ ондоо багтаад Азар нэг тойрох аяллаа бэлтгээд л ээж. За. За тэгээд ерөнхийдөө лайв маань ингээд дуусах шиг байна. Маш их баярлалаа. Цаг гаргаад ирсэн тий. Ажлаа зөвцүүлээд ирлээ. Тэгээд бас сонирхолтой магадгүй Санторини явъя гэсэн хүмүүст жоохон ч гэсэн хэрэгтэй мэдээлэл тий болсон байх гэж бодож байна. Санторини илүү бүгдээрээ яваарэ гэж би өөрөө гайхалтай. Заавал очиорой тий. Европ орох юм бол заавал орох хэрэгтэй. За тэгээд өнөөдрийн маань 9 дахь дугаар өндөрлж байна.
Тэгээд бид нар та нар бас харж байгаа бид нар лайв хийж байгаадаас өөрчлөсөн. Тэгээд 8 дахь дугаараас эхлээд бид нар Billy's Cafe-тэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд бас зарын чанартай нэг жижиг юмд болоход маргааш одоо дэлхийгээр айлгч групп одоо маань нийтийн 310 мянган гишүүнтэй болчихлоо. Тэгээд зарим хүмүүс уулзъя л да гэдэг. Тэгээд админуудын зүгээс анхны уулзалтыг зохион байгуулж ивент. Тэгээд Billy's Cafe дээр маргааш 19:30 минут болно. Тэгээд групп дээр ивент гэсэн хэсгээр ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Бүгдээ идэвхтэй оролцоорой. Идэвхтэй оролцоорой. Тэгээд гоё, айлгчид гоё суугаад Айлын гоё юм яриад айгуу гоё байдаг тий. Айлчид хоорондоо уулзахаар айгуу гоё байдаг шүү дээ тий. Сэтгэл санаа нийлдэг тий. Хоорондоо experience-ээс ажилладаг тийм учраас ивенттэй бас идэвхтэй оролцоорой. За тэгээ ивентээр урьж байгаа. Тэгээд дараагийн дэлхийгээр ажлын өрөлтөр байна та. World Wanderer гэдэг